За дараагийнх нь би нэг чухал сэдвийг яриад байгаа. Цаг хугацаа бол мөнгө, цаг хугацаа бол алт мал, цаг бол алт эдэргээл яадаг тий. Бид нэр цагийг амар их одоо бизнес хийж байгаа хүмүүс энэ богино хугацаанд би хэдийн хэмжээний мөнгөийг хийж болох вэ? Энэ жил би хэдийг хийж болох вэ гэдэг хэмжилтээ ерөөсөө хийж чадахгүй. Жилээс жилд бид нар нэг яг жинхэнэ төлөвлөгөө байхгүй, цагийн ингээд яг жинхэнэ баримжаа айгүй муу агаад байгаа байхгүй. Тэгэхээр мөнгө алдаад байгаа бид нар шалтгаан нь юу байна гэхээр энэ цагийг амжиж үйлдэлээ хийж чадахгүй хойшлуулад байгаа учраас бизнес яагаад амжилтанд хүрэхгүй байгаа маш олон шалтгаанууд нь яагаад үр өгөөжгүй чанаргүй цаг хугацаа их алдаад байгаа учраас бид нэр мөнгөгүй одоо зарим үедээ бид нар ингэж харагдав. Манай Монгол бизнесүүд яадаг удирдлагын шин чанартай бизнес хийгээд байгаа байхгүй. Үйл ажиллагаар амарчдаг. Эсвэл 100 болохоор бизнес байхгүй болчдөг. Тэгээд тэгэн гутаа за жоох удирдлагын л юу л да эдэр гэж мэгээ. Тэгээд айгүй тэр хугацаанд ингээ бизнес нь зогсоод мөнгөгүй байх юм гинэ. 100-ны удирдал болохоор тэгдэг нэг 4 удирдалтай бизнес те. Тэгээд тэр мэдрэмж маань яг цагаад бол ийм байгаа байхгүй. Би бүтэн жилжингээ ажиллаж ээж тэр цаг хугацааг би мөнгө олох ёстой шүү дээ. Яг шударгахад тэгтэл тэрний тэр цаг хугацаанд одоо би 4 жилийн 4 удирдлын одоо аялал жуулчлалын бизнес байлаа гэж бодъё. 2-3 сард нь би үхтлээ ажиллаад үлдэгдэл бүтэн жилдээ амарна гэвэл энэ бизнес ерөөс амар дампуу бизнес байгаа байхгүй. Ерөөсөө чанартай бизнес биш. Удирдлагын шин чанартай энэ жил ажиллаагүй, энэ жил яваагүй, эх жил яах юм юмыг ярьдгаа. Энэ жил оройтцоо одоо байхгүй юм уу хайшаа. Тийм байх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр маш олон бизнесүүд цаг хугацаан дээр маш буруу бодлоготой байдаг. Удирдлагын шин чанартай гэж одоо жүжиглээд байгаа байхгүй. Яг үүндээ бүтэн жилийн төлөвлөгөө гаргаж ирж чадахгүй, бүтэн жилийн бизнесийнхаа ашигтай байх бодолтуудыг хийж чадахгүй. Нэг юм 100 болцохлоор тийм болдог. Геологийн бизнес юу гэдэг те удирдал нь болчлоо. Удирдалд нь тааруулаад мөнгө олдог. Нэг тийм сонин үйл явдал яваад маш олон бизнесүүд тогтмол үйл ажиллагаа бүтэн жилжингээ ерөөсөө хийхгүй байгаа байхгүй. Одоо юу болоход бид нар үйл болоход бид нар 9 сард ч юм уу одоо манай хөтөлбөрүүд ингээд явуулдаг шүү дээ тий. Бид нар ингээд хөтөлбөр явагдаагүй үйлдэл бид нар яадаг вэ гэхээр санхүүгийн анализ бах системжүүлэх юмнуудаа хийдэг. Ирэх жилийнхаа маркетингийн ч юм уу ирэх жилийнхаа одоо төсөл төлөвлөгөө гаргадаг, багийнхаа тренингээ хийдэг, шинээр ажилд авах хүмүүсээ хийдэг. Зөндөө олон ажлууд яг цэвэр борлуулалт цэвэр үйлч ажиллагаа хийж цэвэр хөтөлбөр явагдахаас бусад үйлдвэрлэлүүдээ бид нар бусад ажлуудаа хийдэг байхгүй. Тэгэхэд тэр цаг хугацаа чи мөнгө байх ёстой шүү дээ. Тэр цаг хугацаанд би нэг бол орлого болно, нэг бол юмаа сайжруулах, хөгжүүлэн дотоодын үйл ажиллагаагаа сайжруулах ажиллагаа хэрэгтэй байгаа байхгүй. Тэгтэл бид нар ерөөсөө тийм биш байгаа даа да тий. Нэг ажил хийхлээр аягүй завгүй хийждэг. Үлдэгдэл хэсэгт нэр ямар ч бизнесийн бодлого байхгүй, стратеги байхгүй, үлдэгдэл зохион байгуулалтын менежментийн бусад сайжруулалт юу ч байхгүй. Тэгээ хайчаад байгаа байхгүй. Тэгэхээр чи бизнес чи яаж хөгжих юм бэ? Бидний удирдлагын шин чанартай хоёрын хооронд дигэн догоон гайг болохоор тэрийг хийдэг, гажигтай болохоор болждаг тийм байгаад байхгүй. Нэг зах зээл удирдал дагаж навсгандаг бизнес болчиход байна шүү дээ. Тэгэхээр цаг хугацаа гэдэг чинь мөнгө байхгүй. Тэгээ тэр цаг хугацааг дэмий өнгөрүүлээд явж байгаа тэр хүн одоо юу вэ? Юу хийгээд байна? Үлдөө чи юу гэдэг хүүхэд гаргаал тэгэл бизнес байхгүй болсон. Тэ? Эсвэл ингээд тэгээд яатсан чинь бизнес байхгүй болсон. Ингээд нэг сонио нэг юм өөрчлөгдөөл бизнес нь байхгүй болчиход байгаа байхгүй. Айгүй сонио. Тэр цаг хугацааг би энэ хугацаанд чи бий байх хэрэгтэй ш. Одоо зарим хүмүүсийг бид тэгтээ. Одоо тэгэл декрет авцсан болохоор тэг бизнес байхгүй. Гэхдээ чи декретээ авч байгаа ч гэсэн хажуугаар чи ингээ бизнесээ хөгжүүлэх төлөвлөгөө юм байдгүй мүү? Тэ? Нэг юм чинь ингээд яг тэр хугацаанд би юу хийж яаж одоо намайг надгүйгээр энэ үлдэгдэл юмнууд нь яаж явах вэ гэдэг зохион байгуулалт тэр коммитмент байх ёстой үстэй. Тэгтэл бид нэр тэрэн дээр аягүй сонин юмнууд хийгээд байгаа байхгүй. Хүмүүсийн зүгээр бүтлгүй байж байгаа жишээнүүдийг ярьж байна. Бүх хүмүүс бол биш. Гэхдээ зарим талаараа бид нар яг бүр ингээд цаг хугацаа гэдэг юм дээр хэтэрхий увлалын чанартай юмнууд хийсээр байгаа сүултээ бүр ингээд шал худлаа нэг тэгчлэр намар болохоор хавар болохоор яах нүг хідэн дээл суул юм гүүж орж ирвэл тэрийг нь хий да. Нэг юм ямар ч өөрөөс нь азар бизнес яа. Зорилготой бизнес биш байгаа байхгүй. Тэгэхээр цаг хугацаа өнгөрөөд идэг, цаг хугацаа нь ямар ч жишггүй тэр цаг хугацаанд чи хоол идэнэ. Чи цаг хугацаанд тэр чинь биелээ төлнө, байрныхаа төлбөрийг төлнө, зээлээ төлнө. Зөндөө олон юм биш үү? Машин унааны зардал чинь явахгүй ш явна. Чи ихэд өвөл олонгоо чи юм идэхэ болоод ичээндээ ордоггүй л ахгүй юу? Тийм ээ. Тэгэхээр бид нар тэрний бодлогоудаа бизнесээс яаж гарах вэ? Энэ
одоо яг эд борлуулалттай үеийнхаа бүтэн жилийнхаа ямиг хамруулах хэмжээний ямиг ерөөсө харахгүй байгаа байхгүй айгүй сонио. За гайгүй болох үедээ гайгүй болчдөг. Гажигтай болонгууд ингээ бид нар уналтанд орчих гээд байгаа байхгүй. Цаг хугацаа чи мөнгө штэ. Тэ удирдлагын чанартай бизнес гэдэгтээ бүр өөрөө итгэцэн байгаа байхгүй. Миний бизнес удирдлагын чанартай явагддаг гэд бүр тэрнийг хаашаач хөдлөхгүй яг тэр хайшин дотор амьдрал болсон. Тэгээ яг энээс гарахын тулд би өөрийгөө яаж хөгжүүлэх ёстой юм? Миний сэтгэлгээ хаана очиж гацчаад байна? Ямар төвшин дээр байгаад байна? Одоо би тэгвэл жилийн 4 улиралд мөнгө олдог бизнесүүд яаж ажилдгийг энтергээ цаашаа явах юм дээр ерөөсө тэрийг энэ цаг хугацаа өнгөрөөд байгаа цаг хугацаа маань би мөнгө урсгаад байна гэж ерөөсө тооцохгүй байгаад асуудал нь байгаа тийм тий. Саяхан нэг Рожерийн нөгөө амжилттай энтерпренерт 3 үндсэн шин чанар байдаг гэд яг энэтэй холбож нэг шинж чанар нь гэсэн чинь 3 сар тутам буюу улирал тутам чиний зорилго биелэгддэг давтамжтай байх ёстой гэдэг юу яжсэн байхгүй яг энийг баталж дээ тий Моника тий яг зөв тий маш олон хүмүүс юм ахгүй нэг ч цаг хугацаанд тийм хэмжээний мөнгө хийж гэнэ гэдэг юмнуудыг бид нар ерөөсөн мэдэхгүй байгаа байхгүй ийм хугацаанд нэг сард би хэдийн хэмжээний орлоготой авах ёстой юм нэг тэгэхээр бид нар бүтэн жилээр ингээ харахаар заримдаа гайгүй байгаад байдаг заримдаа явна. Нэг тийм яг энийг бүтэн жилийн одоо нарийн тооцоосон entrepreneur хүмүүсийн тэр цагаа яг хэмжиж байгаа юм. Чи нэг бол бид нар юмаа сурдаг, хөгжүүлдэг, сайжруулдаг байгаад байгаа. Тэгэхээр чи хөрөнгө оруулалт хийж байгаа байхгүй тодорхой хэмжээний хугацаа цаг хугацаагаараа дамжуулаад хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм. Нэг бол чи орлого олох ажлуудаа хийгээд байгаа байхгүй. Яг шууд орлого олох ажлуудаа. Нэг бол орлого ороход хамааралтай нэг хөгжүүлэлт сайжруулалт хийх хэрэгтэй байхгүй. Энэ нэг бол чи чадвар энэ цаг хугацаа чи нэг бол мөнгө болно, нэг бол чадвар болно. Нэг сайжруулсан систем болно. Нэг сайжирсан өөр төрлийн нэг юм болж хувирах хэрэгтэй байхгүй. Гэтэл тэр цаг хугацаа өнгөрөөд идэг чи тэр яг нэг юм махан биеэр одоо бидний одоо хар үгээр хэлэх юм бол айгүй муухай аргаар бизнес хийгээд байгаа хүн бизнес юусоо яг хийх биш ингээд цаг хугацаагаа хүлээгээд цаг хугацаанд гоё болох юмыг хүлээгээл тэгэл нэг юм тэр байхгүй юм чи нэг юм амар бэлэнчсэн сэтгэлгээтэй бизнесүүд хийгдээд байгаа байхгүй. Тэгэн гут нь яг цагаас цагийн хооронд одоо тэрнээсээ нэг цаг хугацаагаа ерөөсөө мөнгө олгож хувирган дүүрэн болвол үнэхээр гологдолтой байгаа. Яа. Тэр яг нөгөө мөнгө олдог хугацаа нь одоо удирдлагын чанартай бизнес байж болно гэж бодоход тэр нөгөө яг удирдал нь болоод мөнгө нь орж ирдэг үе дээрээ чи хэр сайжирсан бэ гэдгээс шалтгаалаад орж ирэх мөнгө нь хүртэл нэмэгдэх ёстой байгаа байхгүй үг нь тий. Тэгэхээр бүх цаг үнэхээр чадвар болж гин үү юу болж гин гэдгийг л тий цаг хугацаа өнгөрөх тусам бидний орлого чинь ингэж өсөх хэрэгтэй байхгүй тэдний процентоор явах хэрэгтэй. Тэгтэл бид нар нэг оролдож үзсэн юм а болиулаад хаяал жил ирэх тусам өөр юмнуудаа хийгээл тэгэл ерөөсөө чанарчиж хөгжихгүй байгаа байхгүй нэг том асуулт юм.